За өнөөдөр Монгол улсын засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг улсын хурал хэлэлцэж байна. За энэ засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудал ялангуяа энэ шин сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд Монгол улсын эдийн засаг, улс төрийн өнөөдрийн нөхцөл байдал, гадаад дотоод нөхцөл байдалтай холбогдсон энд хүндрэл бэрхшээлийн үед энэ шин сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх улс орны ирээдүйн хөгжлийн асуудлыг шийдэхэд энэ засгийн газрын энэ шин бүтэц зохион байгуулалтыг өнөөдөр улсын хурал хэлэлцэж байна. Энэ шин сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх ялангуяа өнөөдөр энэ олон улсын эдрэтэй нөхцөл байдал, хил боомтуудын хүндрэлтэй энэ цаг үед энэ шин сэргэлтийн бодлогын энэ том мега төслүүдийг хэрэгжүүлэх санхүү эдийн засгийн асуудал ямар байна. Энэ мега том төслүүдийг цаашид хөдөлгөхөд гадны хөрөнгө оруулалтыг гадаад нөхцөл байдлын талаар Монгол улсын засгийн газраас ямар бодлогыг цаашид хэрэгжүүлэх вэ? Дээр нь өнөөдөр энэ ард түмний өргөн хэрэглээний барааны үн нэмэгдсэн хүнс шатхууны хомсдол бий болох ийм нөхцөл байдал байхыг үүсэхгүй. Түүнчлэн энэ өвөлжилтийн байдал холбогдуулж энэ ялангуяа энэ баруун бүс нутагт ган зуудын байдал нүүрлж байгаа. Энд хэдийн хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулах, хүн хүчний зохион байгуулалт эртнээс хийх ийм бодлого ямар байна гэдэг талаар бас тодорхой мэдээлэл авъя гэж бодож байна. Нөгөө талаас энэ боомтуудын нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ялангуяа энэ урд хөршийн боомтуудыг нэвтрүүлэх чадвар, түүнчлэн энэ бараа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхэд өнөөдрийн энэ бас хэдийгээр ажиллаж байгаа ч гэсэн энэ зөв зохион байгуулалт тий асуудал, түүнчлэн хил боомтуудын тэр оршиж байгаа энэ алдаа дутагдал, энэ тээврийн компаниуд, түүнчлэн ачаа тээвэр, логистик тээвэр дээр их олон бэрхшээлүүд гарч шилжүүлээд дарсан асуудлууд гарч байгаа. Энэ асуудлыг шийдэхэд Монгол улсын засгийн газар ямар бодлогыг хэрэгжүүлэх ийм зорилтыг тавьж байгаа талаар бас тодорхой нэг мэдээллийг өгөхийг хүсэж байна.